1918 оны 1-р сард нөхцөл байдал ямар байсныг, ялангуяа дэлхийн 1-р дайны үйл явц ямар байсныг эргэн санацгаая. За энэ нөхцөл байдлыг бүрдүүлсэн ихэнх үйл явдлууд 1917 онд болсон бөгөөд үүний нэг болох 1917 оны 4-р сард Америк нэгдсэн улс Германд дайн зарласан үйл явдлыг та бүхэн санаж байгаа хаа. За тэгэхээр энэхүү дайн зарлах болсон гол шалтгаан нь германчууд шумбагч хөлөг онгоцоороо хяналтгүй байлдааны үйл ажиллагаанд явуулж байсантай холбоотой. За мөн Оросын эзэнт гүрэн мөхсөн явдал. За тэгэхээр Оросын эзэнт гүрэн мөхсөн гэд бичээдгээд тий. За Оросын эзэн хааныг хаан ширээнээс нь буулгасан хувьсгал 1917 оны 2 болон 3 дугаар сард болж харин 10 дугаар сард большевикууд төрийн эрхэнд гарсан. За онцорч хэлэхэд төрийн эрхэнд гарсан большевикууд дайнд үргэлжлүүлэн оролцох сонирхол огт байгаагүй. Ингээд Оросууд гал зогсоох мэдээлэл гаргаж төвийн хүчнийхэнтэй хилцээр хийж эхэлсэн. Үүнээс гадна төвийн хүчнийхэн Оросуудад өөрөөр хэлбэл Дорнод фронтод ихээхэн анхаарал тавих шаардлагагүй болсон байна. Иймээс тэд ялангуяа Герман улс цэргийн хүчээ буцаан татаж баруун фронтод төвлөрүүлэхийг оролдож эхэлсэн. Үүнийгээ Америк нэгдсэн улс байлдааны үйл ажиллагаанд бүрэн хэмжээгээр оролцож эхлэхээс өмнө хийхээр эрмэлзэж байсан байна. За ингээд германчууд цэргээ татан байрлуулж давшилтаа эхлэн Америк нэгдсэн улсыг баруун фронт дахь оролцоогоо нэмэгдүүлж эхлэхээс өмнө Францыг дайнаас гаргаж чадах байсан болов уу? За тэгэхээр энэ нь бол германчууд цэргээ Дорнод фронтоос баруун фронт руу татах Америкийн шин цэргийн нэмэлт хүчин хүрэлцэн ирэх хоёрын хоорондын өрсөлдөөн байсан. За энэ бол ерөнхийдөө дүгнэж хэлэхэд тэр шүү дээ. Тэгэхээр тухайн үедээ бол баруун фронтод чухам юу болохыг хэн ч мэдэхгүй байсан. За зарим цэргийн шинжээчид Герман улс өмнө нь бусад эзэнт гүрнүүд болон Оросын эсрэг хоёр фронтод дайртаж болоод байсан юм чи одоо бол баруун фронтод шийдвэрлэх цохилт өгч чадна гэж үзэж байсан. Харин зарим нь болохоор аж үйлдвэрлэлийн асар их хүчин чадалтай шинээр түрэн гарч ирж байгаа хүчин болох Америк нэгдсэн улс дайнд шинэ хүчин болон орж ирсэн. Хэрвээ дайн дахиад жаахан үргэлжилсэн бол Америк нэгдсэн улс холбоотны талын ялалтын шийдвэрлэх хүчин нь байх байлаа гэж үздэг. За ийм л нөхцөл байдлын үед Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Вудро Вилсон 1918 оны 1-р сарын 18-ны өдөр Конгрессийн нэгдсэн хуралдаанд үг хэлсэн. За тэгэхээр би энд уншия. Гэхдээ би хэлсэн үгийг бүхэлд нь уншихгүй л дээ. Тэрээр бид яагаад дэлхийн 1-р дайнд оролцож байгаа? Дэлхийн 1-р дайны ёс суртахууны шалтгаан юу болох тухай ярьснаас хамгийн чухал нь 14 зүйл саналт гихчээ тодорхойлсон. За ингээд юу гэж хэлснийг нь уншицгаая. За учир нь энд Версалийн гэрээнд орсон заалтуудын талаар их мэдээлэл өгч байгаа юм. Версалийн гэрээ бол уг нь Германтай хийсэн энхийн гэрээ бөгөөд хачирхалтай нь Америк нэгдсэн улс энэ гэрээг сойрхон батлаагүй. Энэхүү гэрээ Парисын энхийн хэлцээрийн үеийн Вудро Вилсон шиг идеалист үзэлтэй хүмүүс төвийн хүчнийхнээс баг зэрэг өшөөгөө авах хүсэлтэй байсан хүмүүсийн үзэл санааны зөрчлийг дэлгэн харуулсан үйл явдал болсон. За ингээд түүний хэлсэн үгний эхний хэсэг нь энэ. За ингээд би уншаад өгье. Хүний үндсэн эрх зөрчигдөж, энэхүү нөхцөл байдлыг засч, инх тайвныг сэргээн тогтоож, дахин хүний эрх зөрчигдөхгүй байх нөхцөлийг эргүүлэн тогтоох нь манай ард иргэдийн хувьд амин чухал учраас бид энэ дайнд оролцох болсон юм а. Тиймээс энэ дайнаар бидний шаардаж байгаа зүйл бол өөрсдөө ямар нэг зүйл олж авах биш, харин энэ дэлхийн ертөнцийг амьдрахад зохимжтой, аюулгүй орчин болгож өөрчлөх явдал юм а. За энэ үнэхээр идеалист байгааз. Тэгэхээр тухайн үедээ бол бүхий л оролцогч талууд ялангуяа Европын улсад хинэн ямар газар нутаг ямар эзэнт гүрнийг иргэшээлдээ оруулах мөн колон нутгаа хэрхэн тэлэх давуу талыг хэрхэн олж авах вэ хэмээн өрсөлдөж байсан. Тэгэхээр инх тайвныг эрхэмлэгч үндэстэн бүрт манай улсын адилаар өөрсдийн замналаар замнаж өөрсдийн төр улсыг байгуулах аюулгүй байдлыг бүрдүүлж бусад улсын зүгээс хүч хэрэглэн өөрсдийн ашиг сонирхлоор хандахгүй харин шудраг ёс эрх тэгш байдлыг эрхэмлэн харилцах явдлыг баталгаажуулна. Энэ дэлхийн бүх хүмүүс энэхүү ашиг сонирхлын үднээс бие биендээ тэгш ирэхэд түрш болох ёстой бөгөөд бусаддаа шудраг хандахгүй бол бидэнд ч шудраг хандахгүй гэдгийг бид ойлгож байна. Энэхүү төлөвлөгөө нь бол дэлхийд дахиндаа инх тайван тогтоох төлөвлөгөө учраас баталж болох цорын ганц боломжит төлөвлөгөө гэж бид үзэж байна. За ингээд түүний санал болгосон төлөвлөгөө нь 14 зүйл санал бөгөөд би та бүхэндээ зүйл бүрийн талаар тодорхой ойлголт өгье гэжээ. За эхлээд 1-р залт. Нээлттэй хилэлцэн нээлттэй гэрээ хэлцээрүүдтэй байх. Түүнийхээ дараа олон улсын ямар нэгэн нууц тохиролцоо хийхгүй байх. Дипломат үйл ажиллагаа нь үргэлж бусдын өмнө нээлттэй явагдах.
За ийм заалт оруулах болсны одоо цааш шалтгаан нь бол Большевик одоо засгийн газар Оросд байгуулагдсны дараа тэд өмнө нь Оросын эзэнт гүрний оролцоотой хийгдэж байсан нууц хэлэлцээрүүд тохиролцоонуудыг ил гаргаж тавьсантай холбоотой. Тэгэхээр бид өмнө нь ч гэсэн дэлхийн 1-р дайнд хүргэсэн бүхэл хэлэлцээрүүд холбоотыг бол ярьж байсан. Тэгэхээр Вильсон энэхүү заалтаараа хэдүүлээ бүхнийг ил тодор хэлэлцэж бай. Ингэснээр бид юу хийж болохгүй нь бусад ил тод байх болно гэж хэлээд байгаа хэрэгэлтэй. За 2-р заалт нь олон улсын гэрээ хэлцлийн дагуу зарим тэнгис болон түүний хэсэг олон улсын төвшөнд хаалттай болсноос бусад бүх нөхцөлд инхийн болон дайны ямар ч цагт альва улсын хөлийн бүст ороогүй далай тэнгист усан онгоц аялах нь бүрэн чөлөөтэй байна. За тэгэхээр дахин Британий арлуудын бүслэлт шиг зүйл болохгүй, мөн хязгаарлалтгүй шумбагч хөлөг онгоцуудын дайралт болохгүй гэсэн үг л дээ. Олон улсын гэрээ хэлцээрүүдийг биелүүлэхийн тулд олон улсын зүгээс тодорхой хүч хэрэглэхээс бусад далай тэнгисийн нээлттэй орон зай хэний ч хувьд аюулгүй байх ёстой гэж үзэж байгаа хэрэг юм. За гуравт нь эдийн засгийн бүхэл саадыг арилгаж инх тайван байдлыг эрхэмлэн түүнийг тогтоох үргэлжлүүлэхийн төлөө хүчин чармаалт гаргаж буй бүх улс үндэстнүүдийг худалдааны эргэжтгч нөхцлөөр хангах. Ер нь бол чөлөөт худалдаал гэсэн үг л дээ. За дөрөв нь бол альва үндэстний цэрэг зэвсэглэл зөвхөн өөрийн улсын аюулгүй байдлыг хангах хэмжээнд хүртэл багасгах эргэжтгч баталгаа гаргах. За тэрээр цэрэг зэвсэглэлээр хөөцөлдөх байдлыг багасгаж дэлхийн 1-р дайн шиг тийм хэрцгий дайныг тийм хурдан хугацаанд гаргуулахгүй байхыг л хичээж байсан хэрэг. 5-т нь колони улстай холбоотой альва маргааныг чөлөөтэй чин сэтгэлээсээ ашиг сонирхлын зөрчилгүйгээр шийдвэрлэхдээ тусгаар тогтнолтой холбоотой бүхий л асуудал тухайн улсын оршин суугчдын хүсэл эрмэлзлийг эзэгнэх эрхээ тогтоохыг хүсэж байгаа улс орны шударга шаардлагатай яг ижил төвшөнд ялгалгүй нээлттэйгээр авч үзэх зарчмыг чанд хатуу баримтлах. За энэ заалт бол маш чухал бөгөөд Их Британи болон Францад яагаад ч таалагдахгүй заалт байсан. Энэ нь ерөнхийдөө ямар ч улс үндэстний хүмүүсийн өөрийнхөө хувь заяаг тодорхойлох эрх нь яг ижил тэгш гэж хэлж байгаа хэрэг. Тэгэхээр яг ижил төвшөнд ялгалгүй нээлттэйгээр авч үзэх зарчмыг чанд хатуу баримтлах. За энэ нь бол их чухал заалт. Ингэснээр Европын томоохон хүчнүүд олон улс дамнасан хүчирхэг эзэнт гүрэнтэй байх нь нэр төрийн хэрэг байсан. За тийм цаг үе улираа одож байгааг харуулж байгаа юм. За 6-ад нь Оросын бүх нутгийг чөлөөлөх тухайн улс өөрийн үндэстний улс төрийн бодлогоо тогтоох болон улс төрийн хөгжлийн чиг хандлага тогтооход нь ямарваа саад татвар учруулахгүй бүрэн боломжийг олгож мөн Оростой холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэхэд бусад улсуудын зүгээс бүх талын чөлөөтэй тусалцаа үзүүлэхээ батлан тус улсын өөрийн сонгон авсан удирдлагын хэв маягийн хүрээнд нь дэлхийн чөлөөт улсууд баяртайгаар хүлээн зөвшөөрч харилцах нөхцөлийг хангах. За байц. Тэгэхээр цааш нэг өгүүлбэр үргэлжлээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ олон таслал тодорхойлох цэгүүд бол тэр өөрөө өөртөө л уншиж байсан байх л да. За ойрын хугацаанд Орос улстай харилцах харилцаа нь тухайн үед Оросууд төвийн хүчнийхэнтэй Брест-Литовскийн хэлэлцээр хийж байсныг санаарай. Тэгэхээр ах トゥ бусад улс орнуудын хувьд тэдний сайн санаа тус улсын хэрэгцээ шаардлагыг ойлгон хүлээж авч өөрийн улсын эрх ашигаас салган ойлгох чадвар болон тэдний мэрэгэн ухаан чин сэтгэлийн дэмжлэгийг нь хэмжих хэмжүүр нь болох юм аа. За ерөнхийдөө бол ингээд Вильсоны хэлээд байгаа санаа нь бол баруун фронтод холбоотнууд эсвэл төвийн хүчнийхний хинэн ч ялсан бай Оросуудын хувьд бол Брест-Литовскийн гэрээгээр төвийн хүчнийхнэр нөхцөл байдлаа тулгуулж байгааг хэлсээр байгаа. За чин сэтгэлийн дэмжлэгийг хэмжих хэмжүүр большевикуудын эрхшээлд орсон энэ шинэ улсын хэрэгцээ шаардлагыг ойлгох ойлголтоос хамаарна гэдэг. За үүнээс харахад бол тухайн үед гарч ирсэн Америкийн нэгдсэн улс болон зөвлөлт холбоот улсын харилцан үйл ойлголцол хараахан бий болоогүй байгаа нь харагдаж байгаа. Орос улс өөрийнхөө сонголтыг хийх эрхтэй гэж хэлж байгаа юм л да. За 7-д нь Бэлэг улс бүрэн чөлөөлөгдөж бусад бүх чөлөөт үндэстнүүдийн адил тусгаар тогтнох эрхийг нь хязгаарлах аливаа орлого хийхгүйгээр дахин сэргээгдэх ёстой гэдгийг бүх дэлхий хүлээн зөвшөөрөх буй. За энэ ч мэдээж хэрэгэлтэй тухайн үедээ германчууд Францыг эзлэхийн тулд Бельгийг замдан дайрсан шүү дээ. За 8-д нь Францын бүх газар нутаг чөлөөлөгдөж булан эзлэгдсэн нутгууд нь буцаан чөлөөлөгдөх ёстой. Сүүлийн 50 жилийн туршид олон улсын инх тайван байдлыг алдагдуулж байсан Прус улсаас Францад 1871 онд учруулсан хохирол болох
Альзац Лорены нутагтай холбоотой асуудлыг засан шийдвэрлэж бүх нийтийн эрх ашигын төлөө энх хамгаалан байдлыг тогтоох нь зүйтэй. За Альзац Лорены хувьд бол бид өмнө хэд удаа ярьсан Франц Пруссын дайны үеэр Германы нутаг нэгтгэгдэх үед германчууд эзэлж авсан Францын нутаг шүү дээ. Энэ нь Францчуудын Германтай байлдах болсон шалтгааны нэг бөгөөд Германч Францчууд ч гэсэн зарим газар нутгаа буцаа авахар бидэнтэй дайтаж магадгүй гэсэн үднээс тэдэнд урьдчилж дайн зарласан байж болох юм. За 9-дүгээрт нь Италийн хил хязгаар нь тодорхой мэдэгдэх үндэстний хил хязгаарын хүрээнд хийгдэх ёстой. За тэгэхээр хаанууд хүмүүс Италиар ярьдаг болж байна. За ингээд 10-т нь Австри-Унгарын ард түмнийг бид үндэстний лигийн хүрээнд эрх ашгаа хамгаалуулж байхыг хүсэж байгаа бөгөөд тэд автономт хөгжлийн өргөн боломжийг эдлэх ёстой. За энэ бол бас нэг чухал заалт те. Үүгээр бас нэг том эзэнт гүрнийг бутрааж байгаа юм. За энэ заалт бол 14 зүйл саналын үзэл санааг тодорхойлох томоохон заалтуудын нэг. Австри-Унгар бол бүр маш олон үндэстнүүдээс бүрдсэн эзэнт гүрэн байсан гэдгийг бид өмнө дурдсан. Энэ хавьд чехүүд, энд бол словакууд те, ингээд хорватууд, босничууд ингээд байсан. Түүр зогсохгүй өөр олон үндэстнүүд байсан. Тэгэхээр энэ заалтаар эдгээр улс үндэстний хүмүүсийг ямар нэгэн хэмжээнд өөрсдийнхөө хувь заяаг тодорхойлох боломж олгож байна гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ бүх үндэстнүүдэд ямар боломж олгосныг 10-р зүйлд тэд автономт хөгжлийн өргөн боломжийг эдлэх ёстой гэд заагаад өгчихсөн. Тэрээр эдгээр улсуудыг бүрэн тусгаар тогтносон болгоно гээгүй ч гэсэн тэдэнд ямар нэгэн хэмжээгээр өөртөө эзэрхэх боломж олгосон заалт оруулсан. 11-т нь Румын, Серб, Черногор улсууд мөн чөлөөлөгдөх ёстой. За булан эзлэгсэн газруудыг нь буцаан өгөх ёстой. Серб улсад чөлөөтэй найдвартай далаад гарах гарц олгох нь зүйтэй. Балканы хойгийн альва улс үндэстний харилцаа нь түүхэн явцад тогтсон улс үндэстний харьяаллынхаа хүрээнд найрамдалт харилцааны замаар тодорхойлогдох ёстой. За мөн Балканы улс орнуудын улс төр эдийн засгийн тусгаар байдал хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах олон улсын баталгаа тодорхой болсон байх ёстой. За энэхүү залтаар ирээдүйд байгуулагдах Югослав улсын хил хязгаарыг ерөнхийдөө заагаад өгчихсөн. Энэ нь ерөнхийдөө дорнод славчуудад зориулсан байгуулсан улс бөгөөд өмнө нь тусгаар улс байгуулах эрмэлзлээр угсаа заламжлах хунтааж Франц Фердинандын амь насыг хөнөөсөн дэлхийн 1-р дайн үүсэх нэгэн шалтгаан болсон. За 12-т нь Османы эзэнт гүрний одоогийн бүрэлдэхүүнд байгаа Туркийн хэсэг нь бат бөх баталгаад тусгаар тогтнолыг олж авах ёстой. Гэхдээ тус улсын бүрэлдэхүүнд туркуудын удирдлагад байгаа бусад үндэстнүүдэд өөртөө засаглан хөгжих, үл зөрчигдөх нөхцөлийг эдлэх шууд баталгааг олгох ёстой. За дахиад л өөрсдийн хувь заяаг өөрсдөө шийдэх тухай байна те. Цааш нь Дарданеллийн сувг нь бүх улс үндэстний усан онгоцууд болон худалдааны хөлөг онгоцууд чөлөөтэй нэвтрэх олон улсын баталгаатайгаар үргэлж нээлттэй байх ёстой. За Дарданеллийн тухай бид өмнө нь бас ярьж байсан. За яг энд байдаг эгийн тэнгис ба хар тэнгисийн дундах суваг. Тэгэхээр за бид бараг дуусах төгөж байна. Дараагийн залт бол ингээд 13 дугаар залт тусгаар тогтносон Польш улсыг үүсгэн байгуулах. Түүний хил хязгаарт маргаангүй Польш үндэстнүүд дийлэнх нь оршин суудаг газар нутгууд орно. Тус улсад далаад гарах чөлөөтэй баталгаатай гарцыг олгох, эдийн засаг, улс төрийн болон газар нутгийн бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолыг нь олон улсын гэрээгээр баталгаажуулсан байх ёстой. За тэгэхээр дэлхийн 1-р дайнаас өмнө бол Польшуудад өөрийн гэсэн тусгаар улс байгаагүй. Вудро Вилсон өөрийн биеэр энэ санааг дэмжиж байсан байна. Ингээд шинэ улсыг энэ хавийн газар нутгийг хамруулан байгуулсан. За төгсгөлийн 14-р залт. Том баг альва улсуудын төрийн тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан баталгаажуулах үүднээс ерөнхий зарчмууд дээр тулгуурласан үндэстнүүдийн нэгдсэн байгууллагыг үүсгэн байгуулна. За чухам энэ залтыг л үндэстний лиг хэмээх байгууллагыг байгуулсан. За энэхүү залт нь үнэхээр өөрчлөлт авчирсан агуу санаануудын нэг байсан. За учир нь Европын бүх улсууд байнга л хоорондоо байлдаж байсан. Харин энэхүү саналаар бид асуудлаа хэлцэр шийдвэрлэж байх нэг дундын байгууллагатай болбол яасан юм бэ? Тэгвэл дахиад дэлхийн 1-р дайн шиг дайн гарахгүй шүү дээ гэж хэлж байсан хэргэлтэй. Үнэхээр идеалист, үнэхээр агуу санаа. Түүгэрч барахгүй дэлхийн 1-р дайны дараа Парист хийсэн энхийн хэлэлцээрээр батлагдсан Версалийн гэрээний дүнд ийм байгууллага байгуулагдсан юм. Гэвч хамгийн азгүй нь хэдийгээр үндэсний лиг нь Вудро Вилсоны санаа байсан ч
Америкийн нэгдсэн улс өөрөө Версалийн гэрээгч тэр одоо үндэсний лигийг байгуулахыг өөрөө баталцаагүй. За ингэснээр дэмэл одоо үндэсний лиг гэх байгууллага үүсч цаашид дэлхийн 2 дугаар дайн гарахаас сэргийлэх эрх мэдэл хүч чадал бүрдээгүй. Гэхдээ хэдэн 10 жилийн дараа энэ байгууллага нэгдсэн үндэсний байгууллага болон солигдсон билээ. Ийм агуу их санаанууд одоо идеалист үзэл бодол бас Вудро Вилсоны ачаар Европын хүмүүс бүгдээрээ л империализмын тухай тэд хэрхэн бусад хүмүүсийг эрхэндээ оруулж эд баялагийг нь эзэмшдэг тухай одоо тэгээд Америкийн ерөнхийлөгч өөрөө өөрсдийнхөө хувь заяаг шийдэх хэрэгтэй гэж хэлсэн тухай ярьцгааж байлаа. Энэ нь дэлхийн ертөнцид ардчлалыг бий болгох, худалдаа наймаа хийхэд аюулгүй болгох, нээлттэй гэрээ хэлцээртэй болгох тухай санаа байсан. Энэ бол үнэхээр хүчрхэг агуу санаа байсан юм. За энэ санаа ч гэсэн явандаа Америкийн нэгдсэн улс 20 дугаар зууны туршид баримталсан одоо илүү идеалист гадаад бодлогын суурьч гэсэн бас бүрэлдүүлж өгсөн байна. Зарим хүмүүс 20 дугаар зууны Америкийн нэгдсэн улсын гадаад бодлого нь идеалист шинжтэйгээс илүү нөгөө талаасаа хувиа ботсон өөрийн эрх ашигт эдэлсэн шинжтэй байсан гэж хэлэх байх л да. Гэхдээ энэ идеалист агуу санааныхаа төлөө Вудро Вилсон хэдэн жилийн дараа Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм. За тэгээд яг Версалийн гэрээн дээр өөрсдийн ашиг сонирхолд тулаад ирэхээр бүх хүмүүс энэ гаргасан санаа шиг идеалистууд байгаагүй гэдгийг дуртахын зүйтэй. Учир нь чи Франц хүн байлаа гэхэд танаа нутгийн нэг хэсгийг германчууд эзэлчихсэн байна шүү дээ. Дээрэс нь хүн амынхаа ялангуяа эрэгтэйчүүдийнхаа нилээд хэсгийг нь дайнд аалтчихсан байлаа гэж бодоход одоо нилээд ууртай байх нь одоо ойлгомжтой. Дээрэс нь тухайн үеийн Францын ерөнхийсэд байсан Жорж Клемансо 14 зүйл саналын тухайд нэлээд сөрөг бодолтой байсан байна. За тэрээр энэ санааг шоолж одоо гойчилсан үг олон хэлж байсан. Жишээ нь одоо ертөнцийн эзэн 10хан л гэрээ захаас үлдээсэн байхад одоо эрхэм ноён Вилсон бол 14-ийг ярьж намайг их залхааж байна гэж хэлсэн байгаа. За үүнээс харахад Парисын энхийн хэлэлцээр болох үед Их Британи болон түүний холбоотнууд нэг тал болж харин Америк бас нэг өөр тал болж хоорондоо зөрчилдөж байсныг илэрхийлж байгаамаа. За Европчууд Германчуудаас өшөөгөө авахад илүү анхаарч байсан бол харин Вудро Вилсон тэргүүтээ Америкийн тал арай илүү идеалист үзэл баримталтай байсан юм.